Өвөлдөө нийслэлчүүдийн толгойн өвчин болж байсан утааны асуудал сайжруулсан сайн түлшний хэрэглээг сонгосноор намжиж агаарын бохирдол буурч утаагүй өвлжих боломж бүрдээд байна. Нийслэл хотоос хол өвхөн байрлах 5 толгой түлш компанид сайжруулсан түлшийг үйлдвэрлэхэд 700 гаруй залуус 3 ээлжээр буюу нэг ээлжиндээ 200 орчим хүн ажиллаж байна. Та бүхэн сайн харсан байх шинэ одоо ажилтнууд маань анхныхаа одоо үйлдвэртэй танилцах, хөдөлмөрийн аюулгүй байдлаас зааварчилгааг авах гэмчлэн одоо ажлуудыг бол хийж байна. Энэ ажлууд бол өдөр тутам одоо ингээд тогтмол хийгддэг. Одоо үйлдвэр маань өөрөө шугамын ажилтан, тэгэл савлгаа, тэгэл нарийн одоо мэрэгжлийн хүмүүс гээд төрөл бүрийн мэрэгжилтэй, боловсролтой ийм хүмүүс байгаа. Янз бүрийн насных. Дам залуучууд биш. Энэ манай үйлдвэр дээр бол 50-60 настай хүмүүс ч байгаа. Ер нь амьдрал ахуйгаа дээшлүүлээ. Энэ том бүтээн байгуулалтанд оролцъё. Энэ улсынхаа том одоо чухал одоо ажлыг дэмжиж одоо зөвхөн одоо юу гэдгийг хараад одоо шүүмжлээ суух ш. Яг бодиттойгоор оролцоод өөр гар бие оролцъё. Энийг одоо энэ ажлыг одоо бүтээчмсэн ирээдүйн хойч үедээ бас сайхан ийм одоо агаар Монгол хүн болгон эрүүл амьдрах хэрэгтэй. Энийний төлөө л одоо бид нар ажиллаж байна. Яг би өөрөө яг гэр ороод амьдралгүй ч гэсэн үүнийг бол маш дэмждэг. Яг гэвэл бид нэр эрүүл сарвал Монгол хүн амьдрах ёстой. Нөгөө талдаа бол яг хөдөр орон нутгаас энэ Улаанбаатарт орж амьдарч байгаа учраас бас одоо арай гайгүй цалинтай ажил хайж байгаа шүү дээ ерөнхийдөө тий. Яг ажил нөгөө хүний голдог хүн ажлыг голдог гэдэг шиг бид яг энэ орчин ямар байх нь хамаагүй. Бид үнэхээр амьдрал тий одоо дээшлүүлэх, сайжруулах залуу хүн одоо хөдөлмөрлөх шаардлагатай байгаа учраас энэ олон сайхан залуучууд маань бас ажлыг голохгүй ингэж одоо ирж байгаа нь бас сайн байна. Тэгээ нөгөө талдаа бас 5 толгой түлш компани маань бол ийм бас сайхан агаарын бохирдлын эсрэг хамтдаа гэдэгт бид бас нэг сэтгэл зүрхээр нэгдэж байгаа. Үүнийг дэмжиж байгааг нэг хэлбэр бид нар энд ажиллахаар ирж байгаа. Ингээд цаашдаа бол Монголын ирээдүй бол бас гэрэлтэй гэгээтэй болж байна гэж миний хувьд бол бас үнэхээр баярлж явж байгаа. За үйлдвэрөөгөө орж танилцъя. Тэгээ үйлдвэрт ажиллах болсон баяртай байна. 5 толгой түлш компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх болсонтой холбогдуулан өдөр бүр үйлдвэрт сайн дураараа ажиллахаар ирж буй залуусыг бүртгэн анкет бөглүүлж ажиллах орчин нөхцөлтэй нь танилцуулна. Үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварлагч тэдэнд үйлдвэрийн гаднаас эхлээд мэдээ танилцуулгыг хүргэнэ. Тэгээд явчихж байгаа л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Би урд нь тоосгон үйлдвэрт ажилладаг байсан юм уу? Тэгээ өмнө нь одоо энэ дээр 34 ар гэдэг байна. Тэнд л ажиллаж байна л да. Нэг шууд 300 төгрөг гэл. Түүхийн үс утгалаараа дээр юм уу гэж боддог шүү дээ. Арай ингэ утаас төглөөс утгаар гайгуул шүү дээ. Бол ингэ л боддог. 5 толгой түлш компани сайжруулсан түлшний үйлдвэрийн нөхцөл хэдийгээр хүндж нийслэл хотоо утаагүй болгох, үр хүүхэдээ гэр бүл амьдралынхаа төлөө зүтгэх болсон залуусын шийдвэрийг хараад бахархаж байлаа. Энэ бол эдгээр 700 гаруй залуусын ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм.